За дундын бүсэд одоо яригдах тоо баримтууд тухайн асуудлыг ямар ноцтой хэмжээнд хүрсэн бэ гэдгийг нотлно. Эцэг эхчүүд ер нь хүүхдтэй хүмүүр нааш анхаарлаа хандуулсаа гэж хүсэж байна. За хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийг жил бүр улсын их хурлаар хилцдэг. За ингээд тухайн жилдээ хүний эрхийн яг ямар асуудал дээр хэрхэн бодлого гаргах вэ гэдэг замын зураглалаа тодорхойлдог. За энэ удаагийн 24 дахь илтгэлийг хүний эрхийн үндэсний комиссоос өргөн барьж хэлэлцүүлсэн. За хэлэлцүүлэг бол яваад өнгөрсөн. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаасаа болов эсвэл улс төрчид маань үнэхээр дөжирчгсэн байна уу? Үүнд төдийлөн анхаарлаа хандуулаагүй. Дундын бүсэд өнөөдөр өрнөх ярилцлагын нэвтрүүлгээрээ дахин бид сануулна. За дундын бүсэд өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн жаргал сайхны хунан ирсэн байна. Дундын бүсэд тавтаа морил та. Сэтгүүлч болж байна. Эхлээд хоёулаа бол эхний сэдвүүдээрээ бага насны хүүхэд, насан туршаагүй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал болоод учир шалтгааныг олох гэж хичээе. Тэгэхээр нөхцөл байдлыг ярихын өмнө би бас хэд хэдэн тоо баримтуудыг өөрийнхөө хэмжээнд харлаа. Хүний эрхийн үндэсний комиссийн илтгэл, прокурорын байгууллагын гаргаж байгаа тоо мэдээллүүд, шүүх шинжилгээний байгууллагын гаргасан тоо мэдээллүүд гэдэг энэ тоо мэдээллийг цуглууллаа л да. Тэр сүүлийн 5 жилийн хугацаанд насан туршаагүй хүний хүчиндэх бэлгийн дор хүслээ ёс бусаар хангах нийтдээ 1601 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ бол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо мэдээлэл. 5 жилийн хугацаанд 1630 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Насны бүлгээр нь хаваас тэгээс 7 насны 110 хүүхэд байна. 8-аас 13 насны 685 хүүхэд. 3.5 сая хүн амтай энэ Монгол улсын хэмжээнд жилдээ одоо 500 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа гэдэг бол маш ноцтой том мэдээлэл болов уу гэж бодож байна. Та энэ дээр ямар дүгнэлт хийж байна? Үнэхээр харамсалтай. Өнөөдөр Монгол улсад 18 насны хүрээгүй хүмүүс, бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа энэ тоо бол үнэхээр өндөр байгаад. Тэгээд хамгийн ноцтой жил болгон энэ тоо бол өсөж байна. Өсөхдөө бүр ингээд эрчимтэй өсөж байгаа. За миний хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр өнөөдөр бол бид нэр энэ шалтгаан нөхцөлийг бол одоо ядууралтай, ажилгүйдэл одоо архитектурын согтууралтай, гэр бүлийн хүчирхийл, анхаарал халамж султаа ингээд ерөнхийлнэ гэж яваад байгаа. Гэхдээ энийг бүр цааш нь гүнзгийрүүлмээр байгаа байхгүй. Өнөөдөр хохирогч болоод байгаа хүүхэд тийм үү? Бүтэн үн чи юм уу? Хагас үн чи юм уу? Хөршин бэрхшээлтэй юм уу? Үрчлэгдсэн хүүхэд юм уу? Энийг бид нар тодорхойлж чадах юм бол, энийг бид нар цуглуулж чадах юм бол бид нар илүү наривчлсан урдсан зэрэглэл гаргах хэмжээ авах боломжтой. Тэгэхээр энэ шалтгаан нөхцөлийг бол жил болгон жишээлбэл байгууллагууд гаргаж ирээд хараад байна. Тэгэхдээ тодорхой ажил төлөвлөхгүй байна. Дээрээс нь энэ судалгаа, энэ дүгнэлт маань хууль тогтоогч нарт бас тэр болгон хүрэхгүй байна. Үндсэндээ байгууллагын хэмжээнд, байгууллагын түвшинд ашиглагдаад, уншигдаад тэгээ явж байна. Тэгэхээр бид нар энэ дээр дөрвтэй алхам хийх хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн гэмт хэрэг гэдэг утгаар бид нар харах биш. Эн чинь маш том энэ нийгмийн үзэгдэл болчиход байгаа байхгүй юу? Комисс энэ асуудлыг үндсэндээ бол 5 жилийн хугацаанд бол бид нар одоо дүн шинжилгээ хийсэн. Жил болгон бид нар энэ статистикийг бид нар харж явсан. За тэгээд өнөөдөр одоо 24 дахь илтгэлдээ бид нар энэ одоо үнэхээр болохоо байсан юм байна. Энийг бид нар хууль тогтоогч нарт, бодлого тодорхойлдог хүмүүст бид нар энийг хүргэх хэрэгтэй юм байна. Өнөөдөр энэ бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа энэ асуудал чинь гамшигын хэмжээнд очсон байна. Энийг даашаа бүр үндэсний аюулгүй байдлын төвшөнд ярих хэрэгтэй юм байна. Өнөөдөр хүүхэд багчуудаа бид нар хамгаалж чадахгүй гэдэг чинь эмгэнэл багхгүй. Тэр тусмаа энэ бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна. Энэ бол одоо ямар ч эцэг тэ эхийн одоо үүрэг энийг бол одоо дуулгах, энэ асуудал дээр одоо анхаарал хандуулах, энэ асуудал дээр ахиц дэвшлэг гаргах. Өнөөдөр нэг ч хүүхэд өнөөдөр бэлгийн хүчирхийлэл хохирогч баймааргүй шүү дээ. Өнөөдөр яасан гэж. Одоо хэдүүлээ ингээд дөрөв та хэллээ те статистикийг харах юм бол 18-аас доош настай хүн бүр хүүхдэд тооцогддог. За тэгээд эндээс 14 нас хүртэл 14-өөс доошоогоо бол ерөөсөө эрх зүйн ямар ч чадамжгүй тооцогддог. Тэгэхээр ямар ч одоо өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө дуугарч чадах
ийм одоо чадваргүй хүмүүсийг бид нэр хүчирхийлнэ гэдэг чинь өөрөө эмгэрэл байгаа байхгүй. Тэгээд 0-оос 8 нас, 0-оос 6 настай хүүхдүүд хүчингийн гэмтэргийн хүчиндэх гэмтэргийн хохирогч болж байгаа гэдэг чинь энэ бол бүр аимшигтай. Энэ дэр бид нар дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээ хоёулаа үндэсний аюулгүй байдлын асуудал орох уугүй юу гэдэг талаар энэ хоошоо ярина. Гэхдээ хоёулаа энэ эхлээд статистикуудаа ингээм мухарлаад тэгээд учир шалтгаанаа бас мухарлаад явчих гэж бодож байна. Би бас нэг статистик танд хэлэх гэсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийтдээ 4161 хүүхэд үзлэгт хамрагдсан байна. Тэнгүүд цагдаагийн тоонд болохоор 1630 хүүхэд хохирсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр шүүх шинжилгээ дээр болохоор 4161 хүүхэд үзлэгт орсон байна. Маш том тооны зөрүү гараад байгаа. Яагаад ийм зөрүү гарч ийн гэж таарж байна. Дээрээс нь одоо бүр наривчлан асуух юм бол 2024 онд те өнгөрсөн онд цагдаад бүртгэгдсэн тоон 598 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Харин хохирогч болсон үндслээр шүүх шинжилгээний байгууллагад 908 хүүхэд үзлэгт орсон байна. Зөрүү нь 310. Энэ юу гэсэн үг вэ? Далд хэлбэрт байгаад байгаа юм биш үү гэдэг. Яг бас бодно. Бидний харж байгаагаар бол өнөөдөр энэ хохирогч болсон хүүхдэд төрийн зүгээс үзүүлж байгаа үйлчилгээ хамгаалалт хангалттай зохих төвшөнд биш байгаатай холбоотой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд одоо шинжилгээ өгөөд тэгээд энэ явцад энэ процесс нэг тэгвэл хуулийн байгуулалт итгэхгүй. Хоёр тэгвэл хүүхдийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч үү эцэг их нь яриад байна. Тэгэхээр ихэнх тохиолдолд одоо ойр дотны хамаатан садангийн хүн бэлгийн хүчирхийлэлд үлдсэн байх. Одоо байдаг. Тэгэхээр яаж яах вэ гэхээр нөгөө гол орлого олдог, тижээдэг те талах тариаг авдаг хүнээ шоронд явуулах ийм шаардлагатай болж байгаа юм. Ялангуяа 14-өөс доош настай хүүхэд байх юм бол энэ бол автоматар хүчинд тооцогддог. Энэ бол маш хүнд гэмт хэрэг. Тэгээд энэ тохиолдолд яах вэ гэвэл эцэг их юм уу? Эсвэл одоо асран хамгаалагч нь те нөгөө тижээдэг, нөгөө айлдыг, нөгөө хүүхдийг, нөгөө ээжийг, хууль ёсны төлөөлөгчийг тижээдэг хүн шоронд явах гэдэг байна. Тийм учраас гомдлоосоо татгалзъя, ийм юм болоогүй гэж хэлүүлдэг байхыг үүсэхгүй байхгүй. Тэгэхээр нэг тэгвэл энэ хэрэг одоо юу гэдгийг хохирогч хүүхдийн өмнөөс өөр хүн шийдвэр гаргаад энэ хэрэг биш болгож. За хоёр тэгвэл хүүхэд өөрөө татгалзаж чинь залхаж чинь. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шинжилгээнд хамрагдахаас ахуулаад энэ ажиллагаа өөрөө хүүхдэд ээлтэй биш байгаа байхгүй. Тэгэхээр бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд бол сэтгэл зүйн хувьд бол маш эмзэг болсон байдаг. Маш их цочрлыг авсан байдаг, айдас төрсэн байдаг. Энэ тохиолдолд очоод дахиад үзлэг хийлгэн тийм үү? Үзлэг хийж байгаа эмчин жишээлүүд эрэхтэй байх юм бол татгалздаг. Үзлэг хийлгсэн ч гэсэндээ би яагачгүй би охироогүй би гинтээгүй ийм одоо тайлбар хэлэх юм одоо боломж маш өндөр байгаа байхгүй. Энэ бол таны сая хэлдэг зүйл бол ер нь бол харгас зүйл л дээ. Одоо жишээ авч байгаа шүү дээ. Одоо хамт амьдардаг ээжтэй ч юм уу хамт амьдардаг хүн бага насны хүүхдийг нь бэлгийн хүчирхийлүүлээд хохироцсны дараа энэ бол битэрийг тижээж байгаа хүн штэй гэж хэлээд бид нар гомдоо татлаа гэж. Энэ ингэж байгаад ах юм. Энийг яаж шийдэх вэ? Тэгэхээр өнөөдөр нэг ийм асуудал байгаад байгаа. Бидний бас хүндэж байгаа нэг асуудал юу вэ гэхээр хэрвээ бага насны хүүхэд, за бага насны хүүхэд 18 насны түрээгүй хүн гэмт хэргийн хохирогч болсон бол за тэр дундаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон бол заавал өмгөөлөгчтэй байх зохицуултыг сэргээх шаардлагатай гэж. Одоогийн хуулийн зохицуултаар буюу одоогийнх гэдэг нь 2017 оноос хэрэгжиж байгаа эрүүл хэргийн тухай хуулиар бол хууль ёсны төлөөлөгч эцэг эхтэй мөрдөгч хүсэлт гаргасан тохиолдолд өмгөөлөгч оролцсон гэдэг ийм зохицуулт сонголттой болцсон. Тэгээд яг таны наад хэлсэн жишээлбэл тийм үү хойд эцэг нь за магадгүй хамаатны ах нь тийм үү магадгүй одоо өвөө нь тийм үү
хэрэг бэлгийн хүчирхийлэл үлдсэн байх юм бол нөгөө хүүхдийн ашиг сонирхол гэхээсээ илүүтэйгээр нөгөө гэр бүлийн нэртүү дээрээс нь нөгөө гэр бүлийн амжиргааны асуудал яригдж байгаа тохиолдолд гомдол гаргадаг, гомдлоосоо татгалздаг. Энд өмгөөлөгч, мэрэгжлийн хуульч өмгөөлөгч орохгүй болохоор хууль ёсны төлөөлөгч нь өмнөөс нь бүх асуудлыг шийдээд байдаг, шийдвэр гаргаад байдаг. Хүүхэд бол тэрийг ойлгохгүй байхгүй. Хор уршиг нь ойлгохгүй байна. Дараа нь гарах үр дагаврыг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ ийм учраас бид нэр заавал өмгөөлөгчтэй ордог байх хэрэгтэй. Байх ёстой гэдэг ийм шаардлагыг бол тавьж байгаа. Ийм саналыг гаргаж байгаа. Өмнөх 2002 оны эрүүгийн хэрэг институт тухай хуулиар бол заавал өмгөөлөгчтэй ордог зохицуулт байсан байхгүй. Энийг байхгүй болгоцсон. Тэгэхээр одоо яаж ийм нөхлөөр хууль ёсны төлөөлөгч рүү эцэг их нь хүүхдийн өмнөөс бүх шийдвэрийг гаргаад энэ асуудал замхраад байгаа байхгүй. Тэр гэмт хэргийн хохирогч болцсон хүүхдийн одоо ээжийг нь хамт тэжээдэг итгээд тэр хүүхдийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэний дараа буцаагаад өргөлөө татаад болиё гэж байна шүү дээ. Тэр хамт амьдрнаа л гэсэн үг шүү дээ. Дахиад цаашдаа. Тий. Тэр хүүхдэд асар гэмт. Тий. Асар дахиад бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал нь төдөж шинэ өснө гэсэн үг шүү дээ. Тийм биз. Энэ бол асар том эрсдлийг нөгөө хүүхдэд бий болгож байгаа. Дахиад нөгөө нэг хүчирхийлэл үлдэгдсэн орчинд нь буцаагаад бид нар чинь байх гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй байна. Зарим тохиолдолд хүүхдийг бид нар эцэг эхээс нь хүртэл хамгаалах шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхээр хүний өөрийн гэлтгүү өөрийгөө одоо илэрхийлж чадахгүй дээрэс нь эн чин эрх зүйн чадамжийн хувьд бүрэн бус тийм үү. За дээрэс нь энэ оюун санаа бие бэлтрийн хөгжлийн хувьд одоо гүйцэд одоо боловсроогүй тийм ийм тохиолдолд бид нэр төр хамгаалах үүрэгтэй байна. Үндсэн хууль. Тийм, үндсэн хуулиараа. Тэгэхээр хүүхэд багчуудын өмнө төр ямар үүрэг хүлээж ийнө вэ? Ямар ч тохиолдолд хамгаалах хэрэгтэй. Яг тэгэхээр дандаа нөгөө томчуудаас хараат байдаг байхгүй. Тэгээд хэрвээ эцэг их нь гэмт хэрэг үйлдсэн тийм үү. За энэ бол нөгөө хойд эцэг ихтэй ах トゥ хамаатан сатан гэмт хэрэг үйлдсэн байхад бид нар тэнцэн байлгаад байж болохгүй байхгүй. Энэ тохиолдолд төр заавал оролцсон. Хамгаалтанд авна. Тэр хүүхдийг сэтгэл санаа нь хохирсон байх юм, гэмтсэн байх юм бол нөхөн сэргээх арга хэмжээг авна. Тэр нөхцөлийг бид бүрдүүлэх хэрэгтэй байна. Хоёулаа нөхөн сэргээхийн асуудлыг би дараагийн сэдвүүдээр ярина гэж бодож байгаа. Хоёулаа маш эмзэг сэдв ярьж байгаа учраас тухайн хүүхдүүдийн яаж хаана хэрхэн хүчирхийлэлд өртсөн талаарх кейсийг ярмааргүй. Яг хоёулаа тэр хүүхдийг хүчиндэгтэй тэр хүн юу хэрэгэлсэн ямар нөхцөл байдал хаана хизээ гэд цаг хэлээд явуучвал нөгөө педофил буюу гаж эмэгтэй хүмүүс сэтэл өгөх эрсдэлтэй учраас хоёулаа кейс ярихгүй байгаа гэдгийг бас үзэгчтэй ойлгуулад хэлчихье. Тэгээ одоо та түрүү хэллээ. Учир шалтгаан нь юу байв гэж. Учир шалтгаан нь эдийн засгийн асуудал байна. Бид нар ядуу байна. Архитект их байна. Энээс үүдээд дийлэнх энэ гэмт хэрэг бол гэр бүлийн орчинд үйлдэгдээд байна гэж тэ. Хамгийн харамсалтай зүйл нь ингээд шалтгаан нөхцөлийг хараад байхаар анхаарал дутсан, асран хамгаалагч дэмжигч байхгүй, сургууль завсардсан гэх мэтчлэн суурь шалтгаанууд нь байгаад байгаа юм л та. Тэгэхээр хамгийн одоо харамсалтай юм энэ бүгдээрээ насан туршсан хүмүүсээс болоод байгаа. Бид нар хүүхдүүдэд хамгаалж чадахгүй байна, хайрлаж чадахгүй байна. Тийм ойлголт бид нар ерөөсөө бас алга. Хамгийн амар харамсалтай нь ингээд урьдчилсан сэргийлийг боломжтой энэ асуудлууд байгаад байгаа байхгүй тийм. Энэ дээр яагаад ийм ноцтой одоо хэмжээнд хүртэл нь явуулч байгаа бид нар. Одоо танах бол тэрийг дүгнэлт хийх бүрийн эрхтэй бөгөөд мэргэжлийн байгууллага шүү дээ. Анхан шатан дээр хүүхэд эрсдэлтэй нөхцөл байна уугүй гэдгийг илрүүлдэг. Үнэлгээг нь хийдэг. Энэ нэгж маань хангалттай сайн ажиллахгүй байгаа учраас тэр хүүхдүүд орхигдоод байна. Тэр хүүхдүүд нөгөө хяналтнаас гадуур байгаад байгаа байхгүй. Уг нь бол хүүхд хамгааллын хамтарсан баг гэдэг маань өөрийн одоо харьяалах нутаг дэвсгэр дээр эрсдэлтэй хүүхэд байна уугүй гэдгийг илрүүлж идэг. За хэрвээ байгаа бол ямар эрсдэл байгаад байна? Бие махбодын хүчирхийлэлд өртөөд байна уу? Сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна уу? Бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал нь ямар байна гэдэг юмыг
тодорхой аргачлалын дагуу үнэлээд гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ маань бас хангалттай хийгддэг байна. Өөрөөр хэлбэл энэ хүүхд хамгааллын тогтолцоо маань үр дүнгүй байна. Үр дүнгүй өгөхгүй байна. Хангалттай сайн ажиллаж чадахгүй байна гэдэг. Ийм дүгнэлтийг бүгдээрээ хийсэн байгаа байхгүй. Цагдаач тэр, прокурорч тэр, эрдэмтэн судлаач ч тэр. Тэгээд эн чинь юу яаж гэнэ вэ? Тэрээ бид нар тэрийг хийж чадах юм бол урьдчилан зэрэг арга хэмжээ авах боломжтой болох байхгүй. Тэгээд урьдчилан зэрэг ажил маань бол бас хийгдэхгүй байх гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Өнөөдөр хүүхд хамгааллын хамтарсан баг жишээлбэл машин байхгүй. Хэрвээ хүүхд эрсдэлтэй нөхцөл байдлаа гэхэд бол тэрийг очиод шууд авах, тусгаарлах. Тэгээд аюулгүй газар аваачих тэр машин тэрэг байхгүй. Өнөөдөр өөрсдийнхөө машиныг ашиглаж, энийг бол хүн гүйж байна, эсвэл бусад байгууллагын машиныг ашиглаж байгаа байхгүй. Та бас комиссоос тэгтээ урьдчилан сэргийлэх ажлаа бол муу хийжээ гэдэг дүгнэлтээ бол хийсэн байна. Тэгтээ яг тодорхой саяны хэлдэг шалтгаан нөхцөл байж байгаа. Муу хийсэн энэ тоонууд л та. Одоо 5 жилийн хугацаанд 1630 хүүхэд хохирсон. Дахиад хэлээд байгаа ш би энэ тоонуудыг хүмүүс анзаараасаа гэж бодоод тэгээд гэмт бэлгийн хүчирхийлэл хохирогчулсан гэх үндслээр нийтдээ 4161 хүүхэд шүүгшилгээний байгууллагт үзлэгт орсон байж та ямар нэгэн байдлаар тийм ээ. Энэ тоог бас бид нар анзаарах хэрэгтэй. 2024 онд л ихэд 598 хүүхдийн амьдралаар тоглосон байна. Энэ дээр бид нэр ямар ч байсан та хэдийн саналыг аваад өөрчлөлт хийх гэж оролдох ёстой. Энэ хууль батлах үүрэг нь хэнд байдیں۔ Улсын их хурл байгаа. Тэр ч утгаараа та бүхэн жил болго ингэж илтгэлээ оруулж энэ хүмүүсийн анхаарлыг татаж энд анхаарал өгөөч, энийг хэлцээд өгөөч гэдэг саналаа тавиад явдаг. Анхаарал солих гэж хүсэж байна. Хоёр дахь сэдв рүү оръё. Та түрүүн бас ярьсан эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагааны асуудал яаж явж байна? Ямар нөхцөл байдал нь ямар байна вэ гэж. Та бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн. Аливаа цагдаагийн байгууллагад ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй шууд ороод энд хүүхдийн эрх зөрчигдөж гин үү үгүй юу гэдэг шууд баримтыг үзээд бичлэгийг хараад явах тийм бүрэн эрхтэй хүн. Яг бага насны хүүхдээс мэдүүлэг авж байгаа нөхцөл байдлыг бидэнд ярьж өгөөч. Орчин ямар байв, тэ? Тэр доторх байгаа цагдаагийн албан хаагчид одоо бодъё л доо төсөөллөөр 10 настай хүүхдээс мэдүүлэг авж байгаа бол яаж асууж гин, яаж хандж гин. Энэ нөхцөл байдлыг бид нар бол мэдэхгүй. Яг тэгэхээр тэр байцаалд мэдгүй мэдүүлэг авж байгаа өрөөрөө орох биднэрт бол энэ юу байхгүй, ирэх байхгүй, тэ? Тэгэхээр та бол орж тийм тохиолдлуудад танилцсан байх гэж бодож байна. Ярьж өгөөч. Үндсэндээ комиссоос 40 хавц тэрэг шийдвэрлэгдсэн 40 хавц тэрэг дээр дүн шинжилгээ хийсэн. Тэгэхээр тэндээс бид нар ямар дүгнэлтийг хийж гэнэ вэ гэхээр магадгүй энэ хэрэг хэмждэг ажиллагаа чи өөрөө хүүхдэд ээлгүй учраас нэгтгүүл хүүхдүүд хохирогчд маань хуулийн байгууллагад хандахгүй байна. Нөгөө талаараа хэрэг хэмждэг ажиллагааны явцад давхар хохирож байна гэдэг. Хохирох нөхцөлийг бүрдүүлж байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. За мэдүүлэг авах ажиллагаа маань нэгтгүүл одоо цагдаагийн газар дээр хийгдэж байна, явагдаж байна. За мэдүүлэг авах өрөө нь шаардлага хангаж байна уу? Шаардлага бас хангахгүй байна. За мэдүүлгийн явцад тийм үү хүүхдээс асууж байгаа асуултууд нь нөгөө хүүхдийн хөгжил оюуны хөгжилд нийцсэн байна уугүй юу? Нийцээгүй. За дээрэс нь хүүхдээс олон дахин мэдүүлэг авч байна. Олон дахин мэдүүлэг авч байна гэдэг чинь нөгөө өөр тохиолдсон таагүй явдал олон дахин л ярина гэсэн. За энэ хэрэг хэмждэг ажиллагаанд оролцож байгаа холбогдох албаны хүмүүс байнга өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч нь өөрчлөгдөж байна. Прокурор нь өөрчлөгдөж байна. Хууль ёсны төлөөлөгч өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ бүхэн бол яаж гэнэ вэ гэхээр нөгөө хүүхдэд асар их нэмэлт шаардахгүй дарамтыг л бий болгоод байгаа байхгүй. За яг одоо ингээд мэдүүлэг авах ажиллагааг одоо ингээд харах юм бол мэдүүлэг авах ажиллагааны явцад жишээлбэл тийм үү ингээд тогтмол байнгын камерын хяналтанд ор хийгдэж байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд ялангуяа жоох хүүхдүүд бол энэ маш том айдас байдаг. Яагаад гэвэл тэр камераар цаана нөгөө холбогдогчдод харж байгаа юм биш үстэй. Энэ камерын би буруу зүрх ярьчих вэ гэдэг ийм айдас үргэлж байдаг. Тэгээд тэр камер одоо тэнд ил байгаа нь өөрөө бас маш том айдсыг бий болгож.
За яг маш нарийн боловч өөрөө айгүй том ингээд сэтгэл зүйд нөлөөлдөг хүчин зүйл бол одоо ингээд бид нэр хүүхдээс асуулт асуулаа шүү дээ. Тэгэнгүүтээ мөрдөх жишээлбэл шивж гин компьютерийн нөгөө нэг keyboard дээр тийм үү энийгээ шивэхдээ бид нэг ангууд дуу гаргаж байна. Чи нөгөө айгүй том ингээд айцыг бий болгож байгаа. Угаасаа гимтсэн хүүхд орж ирж байгаа шүү. Угаасаа гимтсэн сэтгэл санаа сэтгэл зүйн бол гимтсэн хүүхд орж ирж байгаа. Тийм энэ шалгаа. Тийм шаардлагагүй бид нэр дахин дарамтыг бий болгож байгаа. За дээрэс нь эрэгтэй мөрдөх жишээлбэл за болсон явдлаа ярих юм бол ямар ч охин хүүхэд тийм үү өөрт болсон таагүй дурсамжаа тэр хүн бүрэн дүүрэн бас ярихгүй ичин санаа зовн айн. Тэгэхээр энэ бүх зүйл бол өнөөдөр байгаа практик. За дээрэс нь мөрдөгч нь одоо тогтмол солигдож байгаа асуудал бол асар хүн дээр тусаж байгаа. Бид нар дүн шинжилгээс ер нь бол нэг дунджаар 3 удаа солигдож байна. Нэг мөрдөгч одоо шалгаад мэдүүлэг авлаа. Тэгээд дараагийн мөрдөгч одоо гээд ирлээ. Тэр мөрдөгч дахиад нөгөө хэрэгтэй танилцсан, дахиад нөгөө хүүхдтэй уулзсан, ярилцсан. Тэгээд нөгөө хүүхд бол сүултээ залхаж байгаа байхгүй. Энд чинь баг ирүүшүүл шахуу юм болчих жобайгаа байхгүй. Дахиад нөгөө нэг босон явдлаа нөгөө л зүйлээ дахин өөр хүнд ярина гэдэг бол асар том энэ дарамт дээрээс нь айдсыг бий болгож байгаа байхгүй. Хоног шүнэ одоо хоёулын ярьцлага бол хэн нэгний мууг үзэхгээгүй. Хүүхдийн сайн сайхны төлөө ийм стандарт бус асуудлууд арилаасаа гэдэг үгнээс л хоёулаа ярилцаад байгаа учраас олон нийт бас мэдээсэй гэж хүсэж байгаа. Би танаас тэгээд дахин асууад байгаа зүйл нь хоёулаа зүгээр эхнээс нь шууд л ярьчихээ төхөө. Таны одоо яг хүүхд одоо гэмт сэтгэл зүй болоод биеэрээ гэмтэл авцсан хүнд байдалтай хүүхдээс ороод байцаалт мэдүүлэг авч байцаалт гэсэн буруу ярьж шүү. Мэдүүлэг авчаа эхлээ хоёулаа орчинг нь яриад. Хоёулаа аль нэг цагдаагийн хэлцгийг хэлэхгүй шүү дээ. Аль нэг мөрдөгчийг нэрийг хэлэхгүй зүгээр байгаа байдлыг л ярина. Эхлээд хоёулаа орчинг нь яриа. Дараас би танаас нэг өөр зүйл асуух гэдэг. Ямар орчин бэ? Нийтлэг одоо хүүхдээс мэдүүлэг авах өрөө гэж байгаа. Нийтлэг одоо дүр зураг юу вэ гэхээр одоо нэг буудан байгаа юм. Одоо ялгаатай нэг буудан байна. Хэдэн тоглоом байршуулсан байна. Ерөөсөө ялгаа нь энэ. За ихэнх мэдүүлэг авах өрөө арай энэ төмөр хаалга байгаа юм шүү дээ. Төмөр хаалга бол байхгүй. Гэхдээ нэг давхарт байгаа тохиолдолд нэг давхрын цонх нь бол саралжин төмөрөөр хамгаалагдсан байна. Тэгэхээр тэр өрөөлөө ороод хүүхэд жишээлбэл цонх руу харах юм бол саралжин төмөр авах юм бол шорон юм уу эсвэл одоо юм муухай газар ороод ирсэн юм шиг л сэтгэл төрхөөр байгаа байхгүй. Өнөөдөр хүүхдэд ээлтэй орчинд бид нар мэдүүлэг авах ёстой гэдээ хуулиараа бид нар заагаад өгсөн мөртлөө өнөөдөр тэр орчноо бүрдүүлэхээр бид нар төсвийн шийдэж өгөхгүй байгаа асуудал. Тэгэхээр энэ бол одоо шууд цагдаагийн байгууллагын одоо юу гэдгийг санаатаа үйлдэл гэж би бас хэлж болохгүй байна. Нэг асуудал байгаа да. Энэ бол яг бидний нөгөө нэг яриад байдаг хууль тогтоомж хоорондоо уялдаа холбоо муутайг л бас нэг шинж. Стандартаараа нэг давхрын одоо өрөө таслахаа болвол нөгөө саралжин төмрөөр хамгаалагдсан байх гэдэг. Барилгын стандартаар тийм байдаг. Гэтэл нөгөө хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ гэдэг маань бол одоо тэр саралжин төмөр жишээлбэл байхгүй байх тийм. Гэхдээ дараагийн нэг асуудал байгаа. Тэрний юу вэ гэхээр ер нь бид нар яагаад заавал цагдаагийн газар энэ тайлбар мэдүүлгийг авах хэрэгтэй юм. Яг үнэ. Би надад ч асуух гэдэг. Одоо ингээд харж байхад олон улсад ч юм өөр ингээд хүүхдэд ээлтэй нэг бий болгоцсон газар бүр огт гэмт ийм төрлийн гэмтээр гарахгүй байна гэсэн үг биш шүү дээ тий. Гарч ил байгаа асуудал. Гэхдээ манайхаас бол хамаагүй бага байгаа гэдэгт бол итгэлтэй. Гэхдээ хамт найз нөхд болж тоглолтдог, сэтгэл зүйчэд хамт нь ажилтдаг, бараг ийм цэцэрлэгийн өрөө шахуу, эсвэл бараг гэртэн тий гэж хамт сууж байгаа найз нөхөд болоод тоглоод тийм байдлаар мэдүүлэг авдаг ийм жишээнүүд байна л та. Хүүхдийг аль болох хүүхдэд ээлтэй орчин, цагдаагийн газар биш. Өөр газар хүүхдэд ярилцлага хийх замаар болсон явдлын талаар мэдээлэл цуглуул ачаалагддаг. Ийм зөвлөмж өгч. Энэ юу гэлж яах вэ гэхээр магадгүй цэцэрлэгийн нэг өрөө гэж болно шүү дээ.
гадаанаа ингээд тогтчулсан тоглоомтой тий хүүхдүүдэнд очиж ямар ч одоо айдас ийм стресстэй гүгээр тэнд тоглож байгаа тоглонгоо ингээд одоо болсон явдлын талаар ингээд ярьдаг тий өөрөө ярьдаг. Тэгэхгүй бол ерөнхийдөө өнөөдрийн практик яаж ийм нөхлөөд асуулт хариултаар явж байгаа байхгүй. Тэгээ асуултууд нь жишээлбэл хөтлсөн тийм үгүй гэж хариулах боломжтой ийм асуулт асууж байгаа нь өөрөө энэ олон улсын нөгөө нэг зөвлөдөг тэр хэмжээнд ч нийцэхгүй манай дотоодын код ч нийцэхгүй байгаа байхгүй. Жишээ нь одоо ингээд харах юм бол одоо бид дүн шинжилгээ хийлээ шүү дээ. Тэгээд тэр хавц тэрэгс харах юм бол 8 настай хүүхд 10 настай хүүхдэр тий цагдаагийн одоо мөрдөгч та босон явдлаар ярина. Эрх үүргийг сануулна. Эрх үүргийг сануулад гаруй үсгийн зуруулад тэн чи өөрөө ингээд ямар их айгуу дарамтыг бий болгож байгаа байхгүй. Тэгээ ингээд ерөөсөө л ингээд дөрөв товцтой хүн жишээлбэл та гээд 8 настай 10 настай хүүхдэд та гээд харьцгаад чи амар том ингээд бүр ингээд эрх мэдэл ингээд өөртөө ингээд харьцаа те ингээд айгуу албаны ингээд ярьж байгаа. Тэр хүүхэд жишээлбэл одоо босон явдлын талаар бүрэн дүрэн хэлэхгүй байх. Эсвэл одоо цааргалах те. Тэгээд магадгүй нөгөө амын дагуулаад тийм үгүйг л хариулах боломжтой байгаа байхгүй. Тэгээ ер нь бол айсан тохиолдол хүүхэд бол ихэнхдээ тийм гэж хариулна. Автомат. Ерөөсөө хүн айдсыг хүүхэд одоо айдсыг мэдрэх юм бол рефлекс нөгөө байхгүй хүүхдийн рефлекс. Тэгэл чи тэгс юм уу? Тэ чи тэгсэн үү? Тэ тэгээгүй биш үү гэх юм бол нөгөө хүүхэд бол автоматар тийм ээ л гэж хариулах байгаа байхгүй. Энэ бол нөгөө олон улсад ч гэсэндээ энэ бол тогтцсон ер нь бол үзүүлдэг хариу нөгөө үйлдэл байгаа байхгүй. Хэдэн настай хүүхэдтэй сэтгэл зүй болоод оюуханыхын чадамжид суурилсан тийм асуулт асуух хэрэгтэй, тэгж харилцах хэрэгтэй гэдэг ийм сургалтууд ордог юм уу? Юуг анхаарах хэрэгтэй, асуултуудаа бид нар боловсруулахдаа яаж хийх хэрэгтэй гэдэг юмдыг бол уг нь бид нар бас сургалт орж ирсэн. Өөрсдийнх нь кодд ч гэсэндээ байдаг байхгүй. Тэгэхдээ эргээд ер нь бол олон улсын практик бол мөрдөгч асуулт асууж ярилцах биш, яг тухайлан мэрэгсэн сэтгэл зүй ч юм уу эсвэл нийгмийн ажилтан хүүхдтэй ингээд харилцан ярилцах замаар тэндээс нөгөө өөрт хэрэгтэй чухал мэдээллүүдийг авдаг. Тэгээд тэр ярилцлагыг үндэслээд одоо холбогдох эрх бүхий албан тушаалтанд дүгнэлтээ хийдэг байх. Ийм одоо зөвлөмжийг бол өгдөг. Тэгээд магадгүй өмгөөлөгч, мөрдөгч, прокурорууд нь хөндлөнгөөс хараад өөрсдийнхээ дүгнэлтийг хийдэг. Итгэл үнэмшлээ бий болгодог. Одоо та хэлж болох юм уу үгүй юм бол одоо ингээд яг тийм кейс дээр ороод байж хаад хөтлсөн ч гэдэг юм уу, тулгсан ч гэдэг юм уу те. Тийм ямар асуултууд асууж байгаа. Одоо хойд авчиж байгаа хүчнтэй хүн биш үү гэдэг юм тулгсан асуулт. Чамайг хүчирхийлж байхад чиний бэлэг эрхтэн хэрэг өвдсөн бай. Өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу? Чамд нэхэмжлэх зүйл байна уу? Нэхэмжлэх зүйлийн талаар би мэдэхгүй байна. Та охиныхоо одоо өгөх мэдүүлэгт өмгөөлөгч байлцуулах уу? Байлцуулахгүй. Эрэгтэй хүн дур тавих гэдгийг ер нь юу гэж ойлгодог вэ? Тэгээд ийм тулгсан асуултанд бол нөгөө асуултанд нь тааруулаад тийм ээ л гэж хэлдэг. Өөрөлд тэгээгүй биш үү гэхэд нь тэгээгүй л гэдэг байхгүй. Өөрөлд нөгөө асууж байгаа асуултыг дагаж хариулдаг. Тэгэхээр энэ өөрөө айгүй тийм одоо зохисгүй, зохимжгүй асуулт байхгүй хүүхдээс. Асууж болохгүй асуулт. Тий, асуулт болохгүй асуулт байгаа. Хойд эцэг чинь жаахан хүчнтэйгүй юм шүү. Ингээд тулгачиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө зохимжгүй, нэг ямар ч тохиолдолд асууж болохгүй. Асуултын хувьд бол одоо бид нэр ерөнхийдөө бүх асуултуудыг харсан. Тэгээд мэдээж ирэг бол одоо ганц нэг одоо ахиндөө, эгчиндөө гэсэн ийм одоо
хэлбэрээр асуулт асуусан тохиолдлууд байна. Гэхдээ дийлэнхтэй бол ер нь бол албаны. Өөрөлдвөл насан турш үнээс асууж байгаа юм шиг л те. За та босын явдлын талаар ярина уу гээл те. Тийм албаны үг хэллийг хэрэгжилж байна. Тэгээд тулгсан тийм үгүй гэж хариулах боломжтой асуултууд. Энэ асуултууд тэртээ маш хүнд сэтгэл зүйтэй байгаа бие болоод сэтгэл зүйн хүнд гэмт авсан хүүхдүүдийг дахиж гэмтэх үндслэл нөхцөл болох уу? Болов яах вэ? Ерөөсөө хүүхдийг дахин гэмтээж гин, хүүхдийн сэтгэл зүйг дахин гэмтээж гин. Дээрэс нь хүүхдийг залхаан цэвэрлүүлж байгаа. Дээрэс нь энэ босон явдлын талаар үнэн бодит мэдээлэл авах боломжоо бас хязгаарлаж байгаа. За тэгээд ер нь бол олон улсад хүүхдтэй ярилцах хугацааг бол маш богиноор тогтоодог. Одоо юу гэдгийг 8 нас хүртэл хүүхдтэй бол хамгийн дээдлэг ярилцах хугацаа бол 35 минут шиг. Тэ 14-өөс доош бол одоо дээдлэл нь 45 минут. Цаг шүрхгүй юм ба шүү дээ. Гэтэл манай хуулиар яаж ийм 2 цаг тасралтгүй мэдүүлэг авах ийм боломжтой байна. Хугацааг заагаад өгсөн. Хугацааг заагаад өгсөн. Яг нь насан турш үнийг бодвол энэ 2 дахин бага л да. Тэгвэл 2 цаг жишээлбэл бид нэр тэнд хүүхэд суулгачаад асуулт асуугаад хариулуулаа суна гэдэг өөрөө бас залхаан сэрүүлэлт юм шүү. Хүүхдийн нөгөө дэд ашиг сонирхолд нийцэхгүй байхгүй. Тэгэхээр одоо энэ чи юм маш өөрчлөгдөж байна. Тэгээд энэ хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа ч гэж бас байна тий. Тэгэхээр 2 цаг тасралтгүй босон явдлын талаар ингээд яриад тэгээд дээрэс нь ингээд одоо тулгсан эсвэл одоо ингээд чиглүүлсэн байдлаар асуулт асуугаа явна гэдэг бол хүүхдэд амар дээртэй байна. Би хүний эрхийн үндэсний комиссийн 24 дахь хэлтгэлээ саяны яг энэ сэдвийг ер нь бол бүрэн уншсан. Тэгээд дундаас нь яг та хэд маань нэг кейсүүд хүмүүстэй ярилцлага хийсэн байна. Хохирогчийн бие төлөөлөгч гэдэг юм шүүгч нар тий цагдаагийн байгууллагын ажилтан прокурорууд гэдэг энэ дундаас яг хоёулаа энэ сэдвтэй холбоотой нэг юмыг уншаад яагаад тэгээ би танаас асуултсан байна. Хэргийн талаар дахин давтан мэдүүлэг өгч байгаа нь хүүхдийн сэтгэлд байгаа шахыг сэдрэж байна. Өмнө нь удаадаар болсон үйл явдлыг үнэн зөвөөр хэлсэн. За бэтэ манай гэр бүлийн зүгээс сонзон өөр авлага байхгүй. Гэтэл хүүхдийг минь болон хохирсон биднийг яагаад байнга дуудаж нэг асуусан зүйлээ эсвэл шаардлагагүй зүйлийг асууж сэтгэлийн шаргал сэдрээгээд байгаад гайхаж гомдож байна гэж. Тэр олон улсад яа нэг удаад мэдүүлэг авдаг. Олон улсад юу гэж зөвлөдөг вэ гэхээр нэг удаа энэ бол ингээд байнга дуудсан байсан. Бидний одоо дүн шинжилгээ хийсэн хэрэгүүдээс бол хамгийн дээд нь 6 удаа байцаасан тохиолдол байгаа байхгүй. 6 удаа гэдэг чинь бол одоо өөр арай л байгаа байхгүй. Нүүбэс юу гэж зөвлөдөг вэ гэхээр аль болох тоог нь багсаг гэдэг. Чанартай нэг удаа мэдүүлэг ав одоо ярилцлага хий. Тэгээд дахиж одоо тэр хүүхдийн сэтгэл санааг зовоохгүй дахин тэр шарахын сэдрэхгүй байх. Ийм одоо арга барилаар арга хэлбэрээр энэ хүүхдээс ярилцлага одоо ав ярилцлага хий гэдгийг зөвлөдөг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ процесс дээр бол маш олон засах асуудлууд бол байгаа гэдэг нь бол хоёулаа ярианаас ингээд тодорхой болоод явж байна. Нэг асуултыг асуучаа дараагийнхаа сэдвүүлээс орч энэ цаг нь бас нэлээд явчлаа. Хохирогч хүүхдийн хохирлоо барагдуулах эрхийг бид нар хангаж чадчихэв үү? Би ингэж хүчирхийллийн үндэсний төвийн алба багштай ярилцлагын тэмдэглэлээс бид уншиж байна. Гэмт хэргийн болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн 10 хэрэг тутмаас 2 хэрэгт нь шүүхэж нэхэмжилсэн шаардлага хангаж шийдсэн ба нэг хэрэгт дунджаар 10 сая төгрөгийг сэтгэцэд учирсан хохирлд шийдсэн байна гэж. 10 сая төгрөг. Энэ хохирлыг үнэлж байгаа энэ үнэлгээ дээрээс нь хохирлоо барагдуулах эрхийн асуудал дээр ямар дүгнэлтийж? Яг Монгол улс сэтгцэд учирсан хохирлыг одоо үнэлдэг болоод удаагүй байна. За сайхан багтал. Тийм магадгүй практик дутчих магадгүй. Аяндагтай учир дутагдaltaй зөвлөж байгаа. За сэтгцэд учирсан хохирлоос гадна бид нэр бие махбодод учирсан, эд хөрөнгөд нь учирсан хохирлыг бид нэр гаргуулдаг л болмоор байгаа байхгүй. Хүүхэд угаасаа сэтгэл зүгээрээ хохирцсан байгаа тэр хүүхдэд тэр хохирол нэхэмжилсэн нэхэмжлээгүй нөгөө нөхөн сэргээх үйлчлэгээ шаардлагатай болох байхгүй. Нөхөн сэргээх үйлчлэгээс гадна бусад хөгжлийн
энэ арга хэмжээнд хамруулж тэр хүүхдийн тэр одоо шарахыг бид нэр ангаах, мартуулах ийм хэрэгцээ шаардлага байх. Тэр энийг бид нэр тооцож шийддэг л байх хэрэгтэй. За дээрэс нь хууль ёсны төлөөлөгч буюу эцэг их өнөөдөр хүүхдийн өмнө шийд гаргаад байна шүү дээ. Хохирлгүй гэдэг. Айлсгүй за бид нэр ингээд хохирлд ингээд 2-3 сая төгрөг авцсан, 7 сая төгрөг авцсан тий. Тэгэхээр одоо бол бид нар нэхэмлэх зүйл байхгүйгээл үндсэндээ ингээд хэрэг ингээд хаагд шийдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр тэгж шийдмээргүй байна. Энийг бид нэр яаж шийдэх вэ гэвэл тухайн хүүхдэд учирсан бодит хохирол зардыг ер нь бол шаардлагатай бол хуулийн байгууллага өөрөө тооцоолдог. Энийг гарах боломжтой байхгүй. Тэ? Эмнэлэгт үзүүлсэн. За шинжилгээ хийлгэсэн. За магадгүй одоо мис засал хийлгэсэн. За дээрээс нь сэтгэл зүйчийн үйлчилгээ авсан. За тэгээд нөхөн сэргээх үйлчлэгэнд ингээд одоо зайлшгүй хамрагдана. Урт хугацааны ийм нөхөн сэргээх үйлчлэгэнд зайлшгүй хамрагдах ёстой. Тийм учраас ийм зардал бол гарах нь ойлгомжтой. Тийм учраас энийг нь бид нар шийддэг бол гэж. 14-өөс доош насны бүр бага насны хүүхдүүд бол бүр их зардал гарна. Тэгэхээр энийг бол бид нар насны ангилаар нь жишээлбэл за ийм зардал гарах нь бараагүй. Энийг бол бид нар заавал гаргуулна. Ийм хэмжээний үйлчлэгэнд энэ хүүхдийг бид нар хамруулж ээж бид нар нөгөө сэтгэл зүйн засна гэдэг ийм одоо зохицуулт байх шаардлагатай. Энийг бол хийх боломжтой гэж хараад байгаа байхгүй. За энэ бол зөвхөн нөгөө сэтгэл зүйтэй холбоотой. Тэгээд бодиттой бие махбодын хохирлыг бид нар бас төлөвлөнө. Одоо жишээлбэл урагдалт гарсан, айлсгүй донгой айлсан тэ урагдсан. Энийг буцаагаад одоо бяцлалтын замаар буцаагаад сэргээх ийм одоо зардууд бас гарна шүү дээ. Энэ бүгдийг бас тооцдог байх шаардлагатай байна. Өөрийгөө төлөөлж чадахгүй, өөрийгөө хамгаалж чадахгүй бага насны хүүхдийн асуудлыг л ярьж байгаа шүү дээ. Эднийг бид нар хамгаалж ирээд өгнө шүү дээ. Хамгийн хайрлаж хамгаалж авах хүмүүсийг бид нар хамгаалаагүй бол чадаагүй бол үндсэн хуулиар заасан байгаа. Төрн чадаагүй бол төрн нөхөн олроо олох хэрэгтэй. Энтэй холбогдуулаад би үндэсний аюулгүй байдлын асуудлыг ярих гэж бодож байна тантай. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг улсын их хурлаас баталдаг. Хамгийн сүүлд 2010 онд баталсан байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг би бас бүгдээ уншлаа. Тантай ярилцлага хийх өмнөхөн 2 хоног уншаад бага насны хүүхдээ бид нэр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл авч үзэж тусгай бүлэг болгож хамгаалдаг юм уу гэсэн тэгдэггүй юм байна. Хүн амын одвын санж гэдэг юм уу? Эрүүл амьдрах, аюулгүй амьдрах орчин гэдэг ийм том малгайн дунд л хайчтай юм. Энд чинь хүүхэд гэсэн тусдаа бүлэг баймаар юм шиг надад ийм мэдрэмж төрж ийлээ тэр үзэл баримтлалыг уншиж хаад. Комисс ер нь яг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын асуудлыг оруулж анхааралдаа авч төр ажиллах ёстой юу үгүй юу гэдэг дээр ямар дүгнэлт хийж байна? За тоон баримтыг бид нар харах юм бол энэ бол зайлшгүй анхаарах ёстой асуудал. Зөвхөн хүүхэд хамгааллын асуудлаа биш. Бид нэр өнөөдөр хүүхэд хөгжлийнхээ асуудлыг ч гэсэндээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай тусгамаар байна. За хүүхдийн дотуур байр байна, сургууль байна, төр хамгаалах байр байна, тэ нэгдсэн үйлчлэгийн асрамжийн газар байна. Өрөвдмөр шүү дээ. Дандаа гадны байгууллагын тусламж хандвар тоног төхөөрөмж эд тогшил авсан байгаа байхгүй. Дотор байранд орлоо, асрамжийн газар орлоо, гадны байгууллагын логотой тавилга бод. Энэ тэнд ингээ лого наац. Өнөөдөр бид нэр Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдэд өөрсдийнхээ хөрөнгөөр хөгжүүлдэг, тэр орчныг бүрдүүлдэг, хамгаалдаг яагаад байж болохгүй гэж. Бусад улсууд бүгдээрээ нөгөө хүүхдүүдийн асуудлыг болвол үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай тусгацсан хөгжил хамгаалт энэ аль альны тусгацсан. Энэ дэр тогтмол хяналт тавьдаг. Энийг тогтмол бид нэр энэ хэрэгжилтийг нь бас үндэсний аюулгүй байдлын зөвлөл маань бас сонсдог. Энэ дэр тодорхой чиглэлийг өгдөг, шаарддаг, шахдаг ийм зохицуултыг бид нар оруулах хэрэгтэй гэж байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд угаасаа заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг орсон л бол тэрэн дээр зөвлөл үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулагддаг. Тэгээд цаашлаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу Монгол Улсын ерөнхийлөгч асуудалд хандаж чиглэл зөвлөмжөө өгөөд ингээд асуудал цаашаад өрнөдөг учраас энэ үзэл баримтлал бол хүүхдийн асуудлыг заавал ч оруулж ирэх ёстой гэдэгтээ тантай би бас санал нэг байна. Энэ дээр бид бас нийгмийн хариуцлага хүрээнд дийлэл хийз та бүхэнтэй хамтарч ажиллаад
үндэсний аюулгүй байдлын зөвлөл болоод үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга гишүүд нарийн бичиг нарт бас энэ асуудлаар цаашдаа хандаад явъя гэж ийм зүйлийг бас танд хэлэх байна. Хүний эрх бол хүүхдийн эрхээс эхэлнэ. Тэр хүн урлана гэдэг өөрөө аюул том хариуцлагатай ийм нарийн ажил байгаа байхгүй. Тийм учраас бид нэр хүүхдүүдэд багаас нь хайрладаг, хамгаалдаг тэр орчныг бид нэр таата байлгадаг. Ийм л одоо зохион байгуулалт руу шилжиж, ийм л хандлага руу бид нэр явахгүй бол Монгол улсын ирээдүй яах вэ гэдэг асуудал. Өнөөдөр бие биенээ хүндэлдэг, бие биенээ хайрладаг иргэнийг бид нэр багаас нь л хүмүүжүүлнэ. Бие бинийгээ хайрлахгүй, ялангуяа хүүхдүүдэд хайрлахгүй болохоор их хүнд сэтгцийн гэмтэл авч өсөөд тэр үр дагавар нь дараа тэр хүн насанд хүрсний дараа дараагийн хүүхдүүдэд нөлөөлөд байна л та. Энэ бол хоёулыг ярих өнөөдөр ярих сүүлийн сэдв байх болно. Энэ бол нөгөө педофил гэж нэг шинжлэх ухааны нэршил байна. Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэл хийж одоо бэлгийн гаж хүслээ хангадаг ийм хүмүүсийг шинжлэх ухааны нэршил нь педофил гэж нэрлэдэг байна. Ийм эмэгтэй хүмүүсийг тодорхойлох арга технологи манай улсад байна. Одоо бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохиргож болж байгаа болоход бас нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол энэ педофил. Өөрөлд бэлгийн гаж зан үйлтэй юм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр бага насны хүүхдэд бэлгийн харьцаанд орж иж таашаал авдаг. Ийм эмгэг байгаа байхгүй. Тэгэхээр ихэвчлэн одоо эрдэмтэн судлаачид юу гэж хэлж байна вэ гэхээр өөрөө бага наснда хүчирхийлд өртөжсэн. Сэтгэл зүйн гэмтсэн хүмүүс одоо насан туршид хүүхдүүд дээр одоо хариугаа авах. Замаар те Өөрөөсөө хүч дорой хүмүүс. Тийм, дорой хүмүүсийг. За дээрэс нь өөрөө нөгөө хүүхд багтаа тэр хүчирхийлд өртөжсэн учраас өөрөө тэр нөгөө хүчирхийлийг бусдад тэр хүүхдүүдэд мэдрүүлэх ийм зорилгоор одоо ингээд хийдэг. Үйлддэг байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ хүмүүсийг бид нэр ер нь бол онцлох шаардлагатай. Яагаад гэвэл энэ хүмүүс бас нилээдгүй одоо хүн жишээлбэл ийм гэмт хэрэг үйлдсэн хүн бол дахин үйлдсэн тохиолдлууд байгаа байхгүй Монгол улсад. Жишээ нь 24 онд суллагдсан хүмүүсээс 24 онд ял шийдгүүлсэн хүмүүсээс 26 хүн бол одоо давтан гэмтэрэг үйлдэж ял шийдгүүлсэн байгаа байхгүй. Өөрөлд өмнө бас хүүхэд одоо бага насны хүүхэд мөн эсвэл насны хүн хүчирхийлжсэн. Тэгээд ялаа эдэлж гарч ирээд дахиад хүчирхийлээ дахиад ял авч байгаа. Дахиад хүүхэд тий. Ийм байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр оншилдог. Энэ дээр бид нэр хяналт тавьдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Өнөөдөр бол сэтгцийн шинжилгээ хийлгэж байна. За сэтгцэн бол хэрэглэх чадвартай чадваргүй юу гэдгээр бол ерөнхийдөө хязгаарлагдаж байна. Тэгэхээр энийг бид нарийн судалдаг. За энэ хүн бол одоо юу гэдгийг ийм гаж зан үйлтэй юм байна гэдгийг нь тодорхойлдог. Тэгээд энэ дээр эмчилгээ хийдэг байх шаардлагатай байна. Баанда хяналтанд байл. Мэдээж хэрэг одоо хэрвээ суллагдсан тохиолдолд ялаа эдлээд гарсан тохиолдолд бол хяналт тавьдаг. Тогтмол хяналт тавьдаг, байнгын хяналт тавьдаг. Дээрээс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Ийм одоо зохицуултыг бий болгох шаардлагатай байна. Одоо манайд бол байхгүй юм биш. Одоогор бол манайд дээр байхгүй байна. Энэ нэг тоон статистик байгаа. Шүүхэж өдргөөсдөх ерхий газрын харьяа 20 хангуудад 2024 оны 10 дугаар сарын байдлаар эрэг үеийн 12 дугаар бүлэг буюу энэ бэлгийн хүчирхийлэл халдшгүй байдлын эсрэг гэмт хэргийн тэр дундаа бага насны хүүхдийн хүчндэх гэмт хэрэгт ял шидэгдсэн 771 хоригдол ял эдэлж байгаа юм байна. Эдгээрийн хэдэн педофил буюу энэ гаж зан үйлтэй гэдгийг бид нэр одоогор мэдэх боломжгүй байгаа гэж ойлгож байна. Зөв. Тэг одоо бид энэ юу асуух гээд нэхэр энэ хүмүүс ялаа эдлээд гарч ирэхэд хамгийн аюултай зүйл нь таасаа хэллээ шүү дээ. Дахиж давтан үлдэх магадлал өндөр байна гэж дээ. Хэрвээ бид нар энэ педофил гэдэг гаж юмыг тогтоодог байсан бол хяналтаа илүү сайн байлгах
ёстой болов уу гэж бодоод байгаа. Энэ жил ч гэсэн бас бидний мэдэн л та ер нь одоо бас ярихад бас хэцүү гэмт хэрэг үлдэж баг насны хүүхдийн хүчиндээ бүр амь насыг нь бүрлэхэд явцсан нэг этгээд энэ жил судлагдах байгаа гэдэг ийм бас мэдээлэл. Та энэ дээр мэдээлэл байгаа юу? Дахиад хүүхдийн хэрэг зөрчихгүй дээ гэдэг айдас надад байгаа учраас би танаас ингэж асууад байна. Ер нь бол давтан үлдэх магадлал маш өндөр учраас айдас маш өндөр байна. Тэгэхээр энэ асуудлыг бол зөвхөн одоо үнийхэн байгууллага шүү дээ. Цагдаа, прокурор бүгдээрээ л ярьж байгаа. Бүгдээрээ санаа зовж байна. За дахиад хүүхэд хохирогч болох үедээ. Одоо энэ жил гарч ирэх гэдэг нь нөхөр байгаа шүү дээ. Тий. Тэрэн дээр бүгд санаа зовж гин гэж хэлж байна тий. Энийг бол цагдаагийн байгууллагч ярьж байгаа, шүүгч шидэрч ярьж байгаа, прокурорч ярьж байгаа. Тэрнээс нь өмнө урдсан сэргийлэх бид нар арга хэмжээ авч одоо нэг хяналтаа сайжруулах тогтолцоо байгаа. Яаж бий болгондоо л гэдэг бас хэцүү зүйл. Яг хяналт манай хяналт бол байдаг. Гэхдээ тэр нь бол ерөнхийдөө бол зүгээр нэг дуудаж ярилцдаг, бүртгэдэг. Тэгэл ерөнхийдөө дуусчдаг. Ийм нэг зүйл байгаад байна. Би энийг одоо яг олон нийт ч гэсэн ер нь яг энэ хүүхдтэй холбоотой сэтгэл сэртгийлэн гэмтрүүд гарсны дараа ярьдээ. Ийм хүмүүсийн мэдээллийг ер нь нэг тусдаа сайтн дээр ингээд ил тавьчулаад зураг хөрөхтэй. Тэгвэл ядаж эцэг эхчүүд за энэ хавцаа энэ нэг ийм нэг хүн байгаа юм байна шүү гэд хараа хяналтаа ядаж өөрсдөө сайжруулах юм биш үү? Хэрвээ энэ ийм ер нь тогтолцоо байж болох уу? Ер нь бусад улсууд байдаг штэ. Өөрөөр хэлбэл бүртгэл хөтэлдэг гэсэн үг. Нээлттэй. Тэнч ороод харчдаг. Мэдээллийн сан байдаг. Тэгээд тийшээгээ ороод ингээд зураг хөрөхтөө харах боломжтой. Тэгэхээр манад ийм одоо бүртгэлийг мэдээллийн нэгдсэн сан байгуулах асуудлыг нодлонгоос хойш ихэд судлаад ингээд явж байгаа. За хоёр асуудал, хоёр байр суурь байгаа. Үндсэндээ бол ийм мэдээллийн сан байх нь зөв өө. Бид нэр ийм мэдээллийн сан байж иж хөтөлж урьдчилан сэргийлнэ гэдэг ийм асуудал ирж байгаа. Нөгөө талд нь бол нөгөө хүн ялаа идлээд гараад ирсэн. Дахиад тэр хүний бүртгэлийг ингээд тавиад айлсгал олон нийтэд ингээд энэ ийм шүү гэд хэлж байгаа нь давхар ялж байгаа та ялгаагүй. Тийм учраас тэнд одоо ил тавих нь бол одоо бас хүний эрх зөрчиж байгаа гэдэг ийм асал. Өөрөөр хэлбэл мэдээллийг, хувийн мэдээллийг одоо бид ил болгож байна гэсэн үг шүү дээ. Манай улсад хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиараа бол нөгөө ялагдчихсан байдал бол нөгөө эмзэг мэдээлэлд хамаардаг. Тэгээд тэрийг гаргах болж байгаа. Тэгэхээр яг байр суурийн хувьд бол ийм хоёр одоо байр суурь байгаа. Тэгвэл энэ хүүхэд багчуудаа бид нар хамгаалах хүүхдийн дэд ашиг сонирхол тэгээд урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ чинь нэг хүний асуудал дээрэс нь одоо хүүхдүүдийн асуудал хэрэгжиж байгаа байхгүй. Тэр энэ тохиолдолд бол жишээлбэл бид нэр энэ бүртгэлийг бол хөтлөөд тэгээд шаардлагатай болоод тийшээ хүн ороод нэвтрээд хардаг ийм зохицуултыг бол би бол хувьдаа бий болгох ёстой л гэж харж байгаа. Гэмт хэрэгтний ялаа идлээд гарч ирсэн гэмт хэрэгтний хэрэгтэн дээр хүний эрх ярьдсан бол хүүхдүүд дээр бас илүү ярих хэрэгтэй. Энэ бол нийтийн л асуудал тийм ээ. Дараа нь олон эн чинь ганц хүүхдийн биш. Тэр хүүхдийн гэр бүлийн сэтгэл зүй болоод амьдралын асуудал шүү дээ. Тэгэхээр эргээд дахиад нэг хэлэхэд хүүхдийн дэд ашиг сонирхол ер нь ямагт нэгт байх хэрэгтэй гэдэг. Энэ зарчмаа л бид нар барьна. Өөр зарчим бид нэр одоо өөр асуудал яриад нэмэргүй. Өнөөдөр хүүхэд эцэгхийн өмч юм шиг томчуудын үгээр байх ёстой амьгүй бит юм шиг л харьцаж байгаа. Гэтэл тэр тухайн хүүхдийн дотоод ертөнц тийм үү ямар байгаа юм. Тэрийг бид нэр ерөөсөө авч хэлцэхгүй шүү дээ. Өнөөдөр хүүхдүүдийн дуу хоолойг бид нэр сонсохгүй шүү дээ. Бид нэр тэгж хандмааргүй байна. Өнөөдөр бид нэр хүүхдүүдийн асуудлыг нэг тавих ёстой. Өөрсдийнхөө хөрөнгөөр өөрсдийнхөө төсвөр бид нэр хүүхдийн асуудлыг шийддэг байх. Ийм л тогтолцоор ийм л бид нар арга барил руу явах хэрэгтэй. За хоёулаа ярилцах цагийн дүрээд өндөрлж байна. Тэгээд эхний ярьсан
хүүхдийн эсрэг, багасны хүүхдийн эсрэг үлдсэн гэмтэргийн нөхцөл байдлууд бол бас ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань нэгдүгээр анхаараасаа гэж хүсэж байна. Хоёрдугаарт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх цаг болсон шүү гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд анхаараасаа гэж хүсэж байна. Дээрээс нь эрүүг эрэг хэн шийдвэрлэх ажиллагаа буюу энэ дээр маш их зөрчил гарч байгаа гэдэг нь хоёулыг ярианс тодорхой боллоо. Үүн дээр болоод энэ педофил гэдэг эмэгтэй улсууд дээр тавьж байгаа хараа хяналтаа сайжруулсаа гэдэг засгийн газарт хаягилж байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч ирж ярилцсан баярлалаа. Баярлалаа танд. За